던지. 여기다가 자, 양치했어. 조금 뭐해서 일제 빼놓고. 예, 약속. 대유만 하고 있어. 또 대유 밑에 갔어. 던지 어디가 해봤지만. 따라고 하면 지. 맛있죠? 어떤 맛있다 없지? 만나러 어떻게 왔죠? 레스. Энэ нөгөө гал дээр нэг жоохон хин эмчнийг ирж чийж өдөрт 3-4 удаа төрөх нь. Тэгээд 2 удаа бидэр гэрцэн тийм үү. Тийм эмчтэй яриа за. 내 두루셔서 살까? Тэгээд ер нь одоо яг тэр уян дээр гамталсан юм. юу яцгаа? Ана ерөөсөө дэсээ дэж байна. 알미 болон хотын нэгдсэн эмнэлэг дээр бол ерөөсөө сохтуулж өгдөг байсан. 2000 он гэхэд бид нар 90% хөхөрөө олдог байсан. Гэтэл 45 эрс багсчийн мэдгүүл өөрөө Монгол улсын эрүүл мэндийн салбарыг дампууралд оруулах нэг гол үндээс салбарч өөрчлөлт шинжилт авах эрх зүйн орчны нөхөр. Эрүүл мэндийн салбар нь бол тодорхой хэмжээгээр маш олон проблемтай асуудалтай. Ялангуяа одоо сумын эмнэлгийн статусаар ажилладаг нийт үйлчлэх хүнийх нь хүрээ олон 10,000-аас дээш, явуулын хүмүүс нь бол 5,000 орчим гэж байгаа. Ингээд нийтдээ нэг 15,000 орчим хүнд үйлчлдэг. Тусламж үйлчлэгээнийх нь хүртээмж, их барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчлэгээ, за одоо бусад одоо тусламж үйлчлэгээнүүд нь нэлээд доголдсон. Удаа дараа одоо манай эрүүл мэндийн яамд санал хүсэлтүүд ирж байсан. Тийм учраас өнөөдөр энэ сумын эрүүл мэндийн төвийн асуудлыг шийдэхээр ингээд ажиллаад байна. За бид бол газар дээр нь хэд хэдэн асуудлуудыг шийдлээ. Ялангуяа их хүүхэд тусламж үйлчлэгээг үзүүлэх чиглэлээр нь төрөх эмэгтэйчүүдийн эмчтэй болгох асуудал дээр анхаарлаа хандууллаа. Мөн лабораторийн одоо тусламжууд өнөөдөр туйлын хангалтгүй ялангуяа одоо удамжлалт хуучин аргаараа эргэлж байгаа цөөхөн сумын нэг юм байна. Тийм учраас одоо энийг бол улсын төсөвтэй суулгаад 2018 онд иж бүрдэл лабораторийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах чиглэлээр нь чиглэл өглөө. За мөн одоо нийгмийн эрүүл мэндэд тулгамж байгаа асуудал хүн амыг өвчин эмгээс уршин сэргийлэх чиглэлээр нь шарын голын энэ сумыг бол одоо загвар эмнэлэг болоосай гэж, загвар төв болоосай гэж энэ хүмүүстэй бас уриаллаа. За мөн одоо энэ түргэн тусламжийн машингүй олон жил болсон. Яарлаа түргэн тусламжийн үйлчлэгээ үзүүлэхэд бэрхшээлтэй байсныг шийдвэрлэж фургон машин өглөө. За ингээд яриад ах юм бол олон асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. Ингээд цаашдаа ер нь бол тулгамдж байгаа нэлээд хууль эрх зүйн орчныг нь шийдвэрлэх, өөрчлөх. За мөн одоо тусламж үйлчлэгээгийн хүртээмжтэй байдлыг орон нутагт сум дүүрэгт яаж явуулах вэ гэдэг энэ бодлогын баримт бичгтээ бол олон асуудлуудыг оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн ийм дүгнэлтэнд хүрлээ. За сумын иргэдийн зүгээс бол эмийн хангамж хүрэлцээгүй байна. Эмч боловсон хүчний асуудал дутмаг байна. Эмч боловсон хүчин маань дутмаг байна гэдэг асуудлуудыг иргэд эмийн зүгээс ганц бас
одоо нөгөө дотор нь ажиллаж байгаа эмч ажилтнууд тэгээд дотор нь ажиллаж энэ суманд ажиллаж амьдарч байгаагийн хувьд бид ч гэсэн өөрсдөө харж л байсан. Энэ асуудлуудаа шийдвэрлэх гэж нэлээдгүй олон жилийг бас зарцуулсан боловч бас нэг тодорхой үр дүнд хүрээгүй. Харин энэ удаад бол сайд өөрийн биеэр ирж үзснээр асуудлуудыг бол тодорхой шийдэж өглөө. Тэгээд ингэж орон нутгатаа ирж асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн сайдтай талархал ирэхэд нийт эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудаа бас ажлын амжилт хүсээд аз жаргал сайн сайхныг хүсье. Довдонгийн амар санаа. Дээ. Амар санаа. Дээ. Довдон. Дээ амар санаа цэцэдрэг. Ард иргэдийн маань хандлага ерөөсөө ийм тариа шүтсэн хандлага давмгаалаад эмнэлэгт итгэх ёстой, энэ тариад итгэх ёстой, их тусал хийлгүүл сайн, баг тусал хийлгүүл муу. Энэ хандлагыг л ерөөсөө зөвхөн бид нар гэлтгүүгээр зүр захиргааны байгууллага, бусад байгууллага салбаруудтайгаа иргэдтэйгээ хамтраад сумандаа энэ одоо хандлагыг өөрчилж чадах юм бол нөгөө дархан руу явах, нөгөө хот руу явах урсгалч иргэдээр хүн эрүүл байхын тулд яах юм бэ гэдгийг бас аягүй сайн ухамсарлаж ойлгох тийм л хандлагыг бол бид нар бас нэлээд сайн нийгмийн эрүүл мэндэд төлхөө хөгжүүлэх тийм шаардлага гарч байгаа юм л та. Байгальтай За ямар ч хэлсэн манай Давхар аймгийн Шарангол сумд эрүүл мэндийн сайд өөрийн биеэр ирж үзсэнд баярлалаа. Тэгээ одоо манай энэ Шаранголд элэг бүтэн Монгол гэсэн ийм 40-65 насны хүмүүсийг хамруулад ВЦ вирусны шинжилгээ авч байгаа. Энэ бол их зөв зөвтэй ажил гэж бодож байгаа.